Та өнөөдөр ямар бодлоод бодож байна вэ? Амжилтын тухай бодлоод бодож байна уу? Эсвэл амжилтын эсрэг бодлоод бодож байна уу? Амжилтын эсрэг их олон янзын бодлоод байдаг. Түүний нэг нь надад туршлага байхгүй гэдэг бодол байдаг. Тэгэхээр таныг би туршлагагүй гэдэг бодол зогсоож байгаа бол энэ бичлэгийг цааш нь өргөжлүүлж үзээрэй. Би туршлагын тухай жаахан ярих хүсэлтэй байна. Их олон хүнийг би туршлагагүй гэдэг бодол зогсонт байдалд оруулдаг. Тийм болохоор өнөөдрийнхөө энэ бичлэгдээр би юу хэлэх хүсэлтэй байна вэ гэвэл амжилтанд хүрэхийн тулд мөрөөдлөө биелүүлэхийн тулд хийх хүсэлтэй юмаа хийхийн тулд хийж эхлүүлэхийн тулд заавал туршлагатай байх шаардлагагүй гэдгийг сануулгах хүсэлтэй байна. Ер нь хин хизээ анханасаа туршлагатай байсан. Хин хизээч анханасаа туршлагатай байгаагүй. Тийм болохоор амжилтанд хүрэхэд мөрөөдлөө биелүүлэхэд ямар нэгэн юмыг эхлүүлэхэд заавал туршлагатай байх шаардлагагүй. Зарим хүмүүс нэг юм хийх гэхээр заавал туршлагатай байх гэд байдаг. Жишээлбэл бизнесээ хийж чадахгүй байна. Яагаад гэвэл бизнес хийх туршлага байхгүйгээд зогсонг байдалд ордог. Энэ юу хэлээд байна вэ гэвэл бизнес хийх туршлагатай байжээж бизнес хийн гэсэн ойлголттой байдаг. Өөрөөр хэлбэл туршлагатай болохын тулд туршлагатай байх ёстой юм шиг боддог. Утгагүй байгаа үстэй тийм үү? Тэгэхээр туршлагатай болохыг хүлээх юм бол утгагүй асуудал. Тиймээс туршлагатай болохыг хүлээхийн оронд өөртөө хугацаа өгч сурах хэрэгтэй. Жишээлбэл юм бол ямар нэгэн юм хийх гээд туршлага дутаад байгаа бол туршлагагүй байгаа бол өөртөө түүнийгээ хийх хугацаа өгнө гэсэн үг. За би үүнийг хийхин тулд өөртөө 1 жилийн хугацаа өгье. Бүтэн 1 жилийн турш би хийгээд үзье гэдэг шийдвэр гаргаад түүнийгээ хийгээд алдаад оноод эхлэнэ гэсэн үг. Жишээлбэл бизнес хийх туршлагатай болохын тулд эхлээд бизнесээ хийж үзнэ, туршина, алдна, онно. Тэгээд хэсэг хугацааны дараа бизнес хийх туршлагатай болно. Тэгэхээр туршлагын нөгөө нэг утга нь юу вэ гэвэл алдаж онно гэсэн үг. Тэгэхээр алдаж онож байж туршлага суuna. Хэр их алдаж онно тэр хэмжээгээрээ туршлага суuna гэсэн үг. Ганц 2 өдрийн дотор алдаж оноод амжилтанд хүрнэ гэж байхгүй. Яг түүнтэй адилхан бас ганц 2 өдрийн дотор туршлагатай болно гэж байхгүй. Тиймээс өөртөө хугацаа өгч сурах хэрэгтэй. Туршлагатай болохын тулд өөртөө хугацаа өг. Хүс, хий, хөр. Зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.